Чего, Тёня? Манайхан байсан бол бидний өдөөд солноор юм аа. Возьми его оружие. Где Хатан-Батыр Максарджав? Хатан-Батыр Максарджав Хаваль. Пошли, за мной. Кто здесь Хатан-Батыр Максарджав? Хатан-Батыр Максарджав Гачхемб. Вы свободны. Прошу вас. Тасуллагдлаа. Энд байгаа хүмсийг бүгдийг суллахыг шаардж байна. Освободить. Слушаюсь. В данный момент, в соответствии с вашим приказом, наши войска передвигаются от Урги в направлении Дальчин-Лангенхуре. Какие будут дальнейшие указания? Господин генерал, прибыл Хатан-Батыр Максарджав. Убери. Пусть войдет. Аролла! Прошу. Ваше благородие! Пусти, говорю! Генерал занят! Сейчас застрелю, как собаку! Что вы делаете? Ваше благородие! Говорю, пусти! Та энэ хүний ахыг баруун зуун байлдаанд авсан юм байна. Танаас өшөөг авах гэж ирж. Би богд эзэн хааны зарилгийг дагаж явсан хүн. Үүргээ биелүүлснээр буруу гэж үзэхгүй. Я, как Цирик, исполняющий указания Багдагигена, не считаю себя виновным. Харин танай цэргийн журам ямар гэдэг юм бол? Какого у вас военного порядка? 5 суток ареста этому негодяю. Кругом. Шагом марш.
Говорят, гамины, считая вас и Дамдин Сурена сторонниками красных, подвергли жестоким пыткам. Гамингууд Манлаватар Дамдын сүрэн та хоёрыг улааныхан дэлгэхтэй гэж хатуу цэрлэл үзүүлсэн байна. Надеюсь, вы наденете форму генерала нашей армии. Мы оденем ваших цириков в нашу форму. Таныг манай армийн генералын хувцсыг өмснө гэдэгт итгэж байна. Танаа зэргүүдийг ч бид өөрснийхөөроо хувцаслана. Би дотоороо үргэлж цэвэр явахыг боддог хүн. Тэгээч гадуураа исэн мөсөн утсан дургүй. Моя душа всегда чиста. Я не хочу быть в разных одеждах. Да ты знаешь, благодаря кому ты остался в живых! Хиний ачаар амьд үлдсэн гэж бодож байна уу? Боогоо иж танд их түшигтэй байгаа биз? Боогоо минь насаараа намайг дагсаар яваад ядарч байгаа юмт. Саяхан гүнчийн хорлоогоо олж уулзах гэж яваад олсонгүйч. Таныг борон өнгөрний Монгол цэргийн жанжин болсонд Сүхбаатар сэтгэл их төгшиж суугаа хэлээрэй гэсэн шүү. Би жанжин болъё гэж болсонгүй. Дээдсийн зэрлэгийг даглаа. Харин цагаантан хэмбэ гэдгийг би самголдоо хүрээнд мэдсэн юм. Энэ удаа богдын зэрлэгийг дагах нь зөв. Тэр боронтой эвийн олж ярихгүй бол ямар ч итгээд зан гаргаж мэдэх хүн гэдэг шүү. Итгэлтэй нөхдөд зэвсгэж явах нь чухал байна. Цагаантантай илбэж хаминг өгөөд дараа нь эднийг тонилохгүй бол хоёр дайсантай зэрэг тулдах аргагүй гэж Сүхбаатар хэлж байна. Ардын нам журам цэргийн үйлс битэмжтэй байна. Харин та богдын хүрээнд үйлдвэрлэл зүгээр юмсан. Гэтэл борон таны баруун зүгт илгээхээр шийдэж. Би хаач явсан та бүхэнтэй сэтгэл зорилго нэгтэй. Монгол улсын төлөө хэрэгтэй цагт амиа өгөхөд бэлэн. Богоо энэ мөнгийг жормын нөхдийн санд нэмэрлэе. Гэлайда. Би танд чухал зүйлэн айлтгаагүй байна. Саяхан 3 сарын эхээр дээд шивэнд их зөвлөгөө болж намын ирмэлцэх 10 зүйлийг батллаа. Бас намын төв хороог сонгож ардын намын журам цэргийн жанжинаар Сүхбаатарыг дамжсан. Та бүгдийн үйл бүтэмжтэй байгаад өчүүхэн би баяртай байна. Таны их хүү сундой сүрэн ч энэ үйлсэд хүчин зүтгэж явна. Тийм хэлээ би дууссан. Стой! Кто такие? Та нар энэ бүсгүүчүүдийг гэргэсэн явуул. Өөрсдөө энэ уцаага. Господин командующий, что вы Та юу делаете? ярьж байгаагаа мэдэж Ваше байна. дело. Танд баярлахаас өөрөө байхгүй. Хятад бас ингэж хэлдэг байсан юм. Бид байлах хэрэгтэй юм бол хэрэгтэй байх хэрэгтэй. Би тэргээ мэднэ. Борон жанжиг ирлээ! Борон ирлээ! Борон жанжиг! Би Монгол цэрэг аваад уяастай явлаа. Неужели вы Юу думаете, гэнэ? что, как и прежде, Та мартаж командуете явах. армией? Өөрийгөө бүх зэргийн жанжин хэвээрээ гэж бодоогүй байц. Би юу ч мартаагүй. Хэзээ ч мартахгүй.
Я командующий Танамыг армией. ингэж бодож байна. Я получил Богдоос ирэх полномочия болсон. от Ивэн Спартака цохнууд Гена. бүрэн ирэхдээ жанж Я байна. подчинены Бүгдийг только би захирна. монгольские цирики, но и все войска. Би чамайг ямар хүн болохыг мэднэ. Би Монгол цэргийн сурвалжилт жанжин. Энэ толгой мөрөн дээр байсан цагт Монгол цэргийн химэрийг хэнт ч доромжил болохгүй. Эдич миний үгийг батлана. Харин та Монгол цэргийн занг сайн мэдэхгүй юм а да. Тогтож айлд. Дуугатад. Мы еще Та хоёр богд гэгэний ордонд дахин уулзах байлгүй. Патронд айлтгал байна. Бороо өнгөрөн таныг өнөөрөө морил ирнэ гэж илчилгээж. Очно гэж хэл. За. Гүй та цэргүүд аваад ицсэн дээр баха. Хэрэггүй. Бороо намайг хорох цаг нь болоогүй. Добро пожаловать. Та морилын ирв. Прошу. Ор. Извините, я вас обидел тогда. Я очень вспыльчив. Би түргэн зантай Но мы оба хүн. Та уучлаарай. солдаты, и я Бид цэргийн ус надеюсь, биений вы ойлгоно байх гэж найдаж байна. Та морил. Проходите. Би таныг ёс алдуулж өргөнөөс нь гаргасандаа гимшиж байна. Аян замдаа би лагшинд нь чилв үү? Нет, нет, я не устал. Би гайгүй сайн явж ирсэн. Прошу вас. Ийшээ морил. Вы были правы. Сейчас, когда китайцы изгнаны из Монголии, к чему мне такая большая армия? Хятад Монголоос өгчихсэн юм чинь олон цэргээр яах. Та цэргүүдээ аваад яв. Уйди. Гарч байна. Би цэргүүдээ сарын дараа улаастаа цуглаараа гэж тараачихсан. Вы все делаете по-своему. По законам Та ер нь их военного дураарахгүй. времени вас Таны цэргийн следовало хуулиар бол наказать. цаазаар авбал зохино. Та үнэхээр түргэн зантайгүй юм. Намайг хорооч хэлээ шамжина. Харин таны энэ түргэн зан юун чөргөж мэдэн шүү. С какой стати Та вы яах ч разрешили тэр цэргүүдийг взять тараа. цириков, хотя Энийг бы л би я мэдмээр байна. Би Монголын ачаалгарт явсан цэрэгтэй хүн. Они же не из вашего Тэд чинь танай хушууны цэргүүд биш шүү дээ. Тэд намайг мэхлэхгүй. Харин их олсон нутгаа бодно. Где удача, там и Эд дом. хөрөнгө хаа байна уу? Родина. Их орон тэнд байдгийг. Энэ үгийг та үнэн санаанаас хэлж байна уу? Тэгвэл та чинь Орос орноос орвсон хүн шүү. Мне больно слышать слово. Орос орон гэдэг үгийг сонсохоос л зүрх шимширх юм. Я понимаю, Би их оронгүй болсон. что потерял родину. Но у меня не было иного Гэлээч пути. надад өөр зам алга. Та зөвхөн ашиг харж наран улс танаар могоо бариул загшаа ингэж байна. Ингэж явахын оронд худалдаа намаа хийгээл тэнд явсан бол зүгээр байж тээ. Не мелите чепуху. Битгий димээр. Я Би цэрэг солдат хүн. Эцсээ хүртэл тэмцэж байгаа л үхэн. и буду драться до последнего. Жанжинта хэлж ирэмгүй юм хэлчих гээд байвал огтны нөхөнд хэлгсэн цэцэн үг байдгийн. Тавтай найсараа. Чем Чи надаас юу плохо арай меня? юм?
Амрыг айлтгая. Тасуу. Банданав гэгч цоохор зэрэгтэйг ганц удгийн аманд ирчихэд их даварч байна. Бас таныг тосож явсангүй гэж их л хэлгэнэж байгаа л та. Дулсаа. Тэр моргодолд очиж уулзах хэрэг надад байхгүй. Би Гатанбаатар эрхийг л хүлээж байна. Бас энэ 3 хоногийн дотор 500 акт, 500 хонь, 300 сэрэг дайчил гэж энэ бичгийг ирүүлж. Банданав шиг оргодод сэрэг гаргаж их тим тэнэгдэлгой би биш. Тэгээд бичгийг хариу яах вэ? Чи намайг эзгүй байна гэж хэл. Би яруугийн хүрээ орж Хатанбаатарыг хүлээн. За би явъя та. За. Та нар авч явах юм бэлдв үү? Бэлдсэн. Өнөө шинэ хөдлөхгүй бол оройтно. За. Жанжин зүгтаачихлаа. Амрыг халтгая. Хойшоо. Би чамтай ярихгүй. Жанжинтай чи ярина. Хэрвээ би андуураагүй бол та Улаастан сайд ёстогоос чүлтэн мөн байха. Би хошоо Чингван генерал Борон өнгөрний Жанжин Ванданов бай. Тань руу элч явуулаад ирэхгүй болохоор чинь өөрөө ирлээ. Аваад. Ма. Аю, бас. Чөлтмэ. За айт. Та нар санаа зовсны хэрэггүй. Та Бүх юм сонсноо. За яв. Яваач. чөлтмэ. Яадаг вэ? Босс. Болохгүй. Би чадахгүй. Яаж болох вэ? Нүгч юм. Болохгүй. Гүй. Хааны зэрэгт дархан хошоо Чингван улсыг мандуулагч Ихбаатар Жанжин Борон өнгөрн фон Штернберг танаа элтгэхийн учир. Жанжин минь хүлээ. Өчүүхэн бол Ванданов бивэр тушаалыг ёсоор гүйцэтгэж чүлтэн байсыг устган танилга санаа амрав. Жанжин минь.
Өнөө хулааны орогдол Бүрдүүховыг хань хамсаатантай барьж авчираад хар гэлт хийчихлээ. Цааш нь бич. Улааны гөлөг Бүрдүүховыг хань хамсаатны хамт барин цагдж байна. Миний бие бүхий л хэргийн учир танд илтгэхийн ялдамт бэлэг сэлтийг хамт илгээв. За биш дуусв. Дуслаа. Аваад яв. Элчид өг. Авар минь. Ванданов ямар хүн болохыг чи мэдэж байгаа биз дээ? Борон өнгөр намайг Улаастан сайд болгоно гэсэн. Эрх тушаал, хөрөнгө мөнгө эхнэр хүүхнүүд элбэг байвал тэр Орос оронд хаан байны үгүй юу бидэнд ямар пад байна да? Заамаа. За. Та надад хишиг хүртээсэн тухай энэ цэргүүдэд хэлж өгвөл ямар вэ? Ногдон зарлиг юу? Зарлиг ирж хараахан амжаагүй. Борон өнгөр надад итгэлдэг үн цол. Шар хүрэм шагнуулахаар уламжилсан загтал ирүүлсэн байна. Энэ байна. Цэргүүдээ олныг амаржуулагч их богд эзэн хаанаас Жанжин Мандановт итгэлтгүн цол шар хүрэм хүртээснийг мэдэгдэе. Тэгэл хүлээ. 6, 7, 9. 11 16. Хэнийч та. Байдгүй шүү. Тэгвэл одоо Куин Вандановт яасан гэж хангалттай архитсан, авирилсан, авгай хүүхэн эргүүлсэн, алсан талсал гэдэг үү дээ. Борон Жанжин шангүрцэн чинь энэ бас лавлгүй дээ. Хатанбаатар зарлсан хойно нэг л учиртай да. Ингээд Банданов ямар гавья байгуулсан хүн бэ? Чамд хамаагүй. Богд хүртээсэн болохоор зарлиг мэдчих. За. 12. 13. Хатанбаатар цол эргэн мөртөд хэлзээч ингэж зарлуулж байгаагүй юм. 15. Би хэлчихсэн за. Маа их таад хүн байна. Баатар Жанжин маань юу отож явдг юм бол? Ингэж байлдах юм уу та? Гүй юм болов. Бошохон харах юмсан. Хинтэйгээ байлдах юм би. Яагав гаминтэй? Байхгүй болсон гаминтэй юу? Харин Куин улаурстай байлдах гэж юм биш үү та? Дуугатад ачтын хөшөөнийхэн амаа татвал дээр байх шүү. Ой! Энийг сургадаг хүн aju хошууны хангагч бай. Ороод ир. Ачтын хошууныхан их сургаалын чинь ачиг хариулаад өгье гайгүй. Ади, яаж хариулах вэ? Тийм үү. Сургадаг хүн гэж. Яаж өрөө. Заалив. Бинийг ороод хота. Жорхгүй. За Жанжин хэлж л байна. 18. 15. 21.
19. 하루 일개요. 하루 일개. 23. 하여튼 좋아. 그 다 нарыг хоолунд чинь зүгээр байгаа биз? зүгээр юм. Би чинь зүгээр биз? Би зүгээрээ жанжаа. Тэр орныхан шиг сайн биз дээ. Ээж маань л. Чи хараад ирэхгүй дээ. Би хараач яах вэ? 네, 여러분 봤었네 한거. Минь таны ямар амгалан айлтгий? Та ишээ гэрт морил. Яргаар. Та дэшээ морил. 내 전화가 харангуутал таас. Борон өнгөрний цэргийн нэг жанжин таалнаа гэдэг чинь тийм бага юм биш үү дээ. Ой. Арих авчир. Ой хол басган байгаа л да шорт. Манай жанжин дуудуулсан чинь би цэрэг биш. Танай жанжин таалсан бол ирж таалдаг юм байгаа биз. Монголын ёсонд бүсгүй хүн очиж таалуулдаг юм гэж. Саад ноёндан очиж хэлгээд хайртуулдаг шүү. Мам. Жанжин ч болгоод өгнө чи сайхан хүүхэн. Та чи юмны учир зүй мэд. Ухаан төгсгөн болохоор манай ноётой ажлыг сайхан юм аа. Жаргал. Чи сайхан морил. Тавтай нарсан. Энэ Ванданов явж өгөхгүй. Намайг бахан сандргалаа. Би Хатанбаатарт бараалгах гэсэн юм. Хатанбаатар хуарандаа бүсгүй хүн оруулдаггүйг та мэднэ. Та миний вантантай уулзаж миний хүсэлтийг дамжуулчаал. Би энэ Вандановаас талигаач хөргөн ахыхаа өшөөг авмаар байна. Яахыг та минь л асуучаал. Бүтэхгүй баха хүм. Хатанбаатар ван Ванданов хоёр хоорондоо сайн болоод л айлжэгэлдэ байгаа шүү дээ. Хатанбаатар чинь борооны цэргийн жанжин болоод энд ирсэн гэнлээ. Тэр хүн өөрийнхөө хүсэлтээр жанжин болоогүй гэж хүрхэн ах маань ярьдаг байсан.
Ямар ч л байсан та хэл залгуулж айл. Хаанаас хаалгах чинь гэж үг байдг яах минь. Танд энэ хэрэг болж магадгүй. Ямар ч байсан оролдоод үзье. Жанжин сайдтай айлтгал байна. Сумдэс өрөн гэдэг хүн ирчээ танд бараалахыг гэж байна. Хүн ирчээж. Аяг оруулаач. За. Ави амглан айлтгах. Амархан сайн байна уу? Суу минь юу? Сайн явж ирүү тэгээд. Сайн. Ээж дүүнэр нь сайн биз дээ. Сайн. Нутаг хошууныхан дайн төвөний хөлдөө их л ядарч байна. Энийг танд ээж өгүүлсэн. Миний хүү тэгээд ямар мэдээтэй ирэвдэ? Сүхбаатарын зэрэг богдын хүрээг дайлаар мордох гэж байгааг танд хэлээрэй гэсэн. Оо тийм үү? Таныг мэдээтэй байгаарэ гэж байна лээ. Аавда сэрэмжтэй байхгүй бол горьгүй. За. Би бодож байгаа. Дайсны дунд байна гэдэг цөөр чонны дэргэд гартаа модгүй тайлаад л юм. Гэхдээ ч олон сайн нөхдөд итгэж явдаг юм аа. Намын сонин бичиг авчирсан. Та уншаад буцааж өгөөрэй. Миний хүнийг яаж авчирваа? Ингэж л аргалж ирлээ. Баригдаж мэдэгдвэл монголчуудыг битээ хэл зарим цагаантныг ч амьд үлдээхгүй. Ава, би боогот уулзаад ирье. Тэгээ минь юу. Бага, би танд нэг юм хэлэх гэсэн. За. Та сэтгэлээ бариарай. Та яаж байна? Бага. Амьд байгаа шүү дээ. Аав явуулсан олоод ирсэн. Одоо хүүтэйгээ хоёудаа манад байгаа. Тантай мөн ч адилхан хүү байна лээ. Амьд гинэ. Амьд л байгаа болох юм дээ. Авдагстай. Бага. Та хүмүүстээ оруулаа. За. Аав би хэлнэ. Гүнши орлогоо өгүүлж байна лээ. Чи чинь бас бурхан шүтдэг улаант нь. Чамайг энэтэй ч адилхан болгоно доо. Улааны мөнхөлөг чи ястаах санаатай гинэ? Энэ протокол судал. Хатанбаатар вантан та болгооч хайрл. Би энэ Оросыг суллах толгой мэдлгүй. Тийм би. Протокол Монгол оронд олон жил амьдэрсэн худалдаачин хүн. Улааны хулгайг
өмгөж байгаа бол би таныг баривчлах хэрэгтэй. Монголыг хамгаалах эрхийг надад Борон Жанжин Богдээсэн хоёр өгсөн. Чамайг харж явна гэх. Kim би? Ой, авар. Маш. Муу гойлох чинь авар авчлаа. За яах. Максэр живийн дураар л болог. Чивэд хоёр тэртээ тэрэнгүй хоёулангийн цааш нь харуулна. За, таамархан сайн байна уу? Сайн байна уу? Энтэй уулзах нь уу? Би Баатар ванд мараалхалтаа явж байна. Талхаа! Амархан сайн байна уу та? Тогоогдоод. За. Би Баатар ванда Хэрэггүй. Угнгаа минь. Жанжнаас ийм болгоход ямар ч өргөлөөр завддаггүй юм. Та энд хүлээж бай. Тогтмоо. Нэг үгэн илчээд. Жанжи яавч тэр хүүхний үгийг сонсохгүй. Хилэгнэ. Тэгэхээр тоо инги. Хариугүй бядлаагүй. Банданавта айл болохоор хоёр дотн байж сайн муу яриаг нь бяданд мэдэгдэж байгааг. Тэгвэл үгнийг над тэр хэлж бай гэх үү. Тэгье. Зөв. За. Эрхэм мөршөөлт сайд хатан Баатарван хүндэт ах толилно. Энэ үе таны лагшин амгалан буйцаа. Манайхан нүүх төхөж байна. Хойд айл ачлага өгсөн. Урагшаачод их гэрэм барьсны дараа эрхэм хүндэт ах таныгаан аваачих цаг ирнэ гэж өчүүхэн дүү би итгэж байна. Чоннохой элбэгтэйг нь устгаж арилгаад хаанаан тайван болвол сайнсан. Өршөөлтөх та биеэм бодож элдэв хөнөөлт өвчнөөс сэргэмжилхийг хэлүүлэх юм билээ. Та бид нэгэн гэртэн инг төвшин сууж аж төрөх ойрхон гэж бодож мөдхөн баяртай мэдээ явуулахыг хичээнэ. Таач тэрчлэн хичээх буйзаа хэмээн дүүсүүчин ёслов. Яравчлан давталгав. Өршөөл тахта биеэм бодож элдэв хөнөөлт өвчнөөс сэрэмжлэхийг хэлүүлэх юм билээ. Энэ цагаантнууд бүр галзуурч гүйслээ. Ардын намынхныг тэдэнд итгэлтэй хүмүүс, журамт цэргүүд хэнч бай бүгдийг устгахыг зар бичиг ирүүлсэн байна. Юу вэ? Ванданов айлуудын ширмэн тоог цуглуулж чаг цохоод тэсэдгийм хийсэн юм. Тэрнийг туршиж байна. Одоо бүр хаяан дэлбэлтэй болж.
Богоо. Та энэ бүгдийг ханаас дуулаад байна. Эдийн нат хэлдэг хүн би энд ирчээд байна. Танд ганцаар нь чинь бараалах нэгэд байгаа юм. Аль оруулчихаа. За. Хатанбаатар ван таны амар амгалан айлтгий. Та амархан сайн байна уу? Хинтээ. Ямар хэрэгээр явж байна да? Танд хаминчлан айлтгал байнсан ч. Тач нөр намайг Вандановтай ойр дотно бай гэчихэд яхара муу толж муухад харж явдаг үлээ. Би танд хэлсэн ёсоор Вандановаас дуулсан болгоноо дамжуулж байсан шүү дээ. Би тэрнээс чинь болоод олон минутанд хогш ороо шиг удагддаг боллоо. Энэ бүхнээ танд айлтгаад одоо надад үхэхээс өөр зам алга. За жаргал минь. Чи бод хоёр буруугүй. Би чамайг Ванданоос аварна. Гэхдээ яг одоогоор гинт хаалга болчих болохгүй шүү. Юу? Тэгээд ерөн төргөлөхгүй л бол та нарыг бүгдийг нь устгана гэж ярьж байна лээ шүү. Би чамд нэг юм захий. Маргааш орон тооллогоноор Банданогийн хуарн руу явуулгүй. Манайхныг очтол саат болж байгаа. Мэдв. За. Богоо. Энэ үсгүйг сайн хамгаалж яваарай гэж цаадуулдаа хэл. Ардын нам төр засгийн газрын тунхаг бичигэрсэн. Энийг та бүхэнд өгнө. Өөр нэг зүйл гэвэл борон богдын нэрийг барьж эдгээр насны эрчүүдийг дайчлан богд эзний зэрэгт нэгдгэж нийт олонд тушаасан байна. Бандановт борооноос зарвч гэрч чухам юунууд хаалх нь мэддэхгүй байна. Бодвол Бандановын сэтж байгаа хорон санаатай л холбоотой болов. Ер нь бид яарвчлан хөдлөхгүй бол оройтно. Тэгэхээр маргааш орон тооллогын өмнө тохиролцсон ёсоор миний дохиогоор цөм хөдлөнө. Энийг бүх цэргүүдэд зарлан мэдэгдэж
нууцыг чандлан сах. Сүм болгоомжтой байцгаарай. Таны ялалтын төлөө Оо дуусчих. Би одоохон. Жаргал. Лайта. Лайта. Та байцалтай. Лайта та энийг барьчих. Лайта. Та шахах зогл. Энэ яхаа бич мага. Жанжим. Манайхан бадлаа. Юу тэгээд Ошо. Айго чи не хорошо. Она готовится. Чиячва. Ор. Жанжин дайлтгал байна. За, Аврыг бариад ирлээ. их сайн байна. Харин Бандановыг алдчихлаа да. Бүтээгүй гэдэг нь. Өнөө шинийн дотор бөхөртөөнүүдээр харуул манаа гараж Бандановыг заавал барьж ирэх. За, Юудрагч, яваач. Та. Өнгөрч гисэн. Юу?
Богоогийн цогцсыг авчир. За. Зэнжа. Аврыг яах? Юу? Авч. За. За чамд хэлэх үг байна уу? Чамайгүй богд эзнээс урууж улаан намын талд орж гэж бодож байна. Тийм үү. Та нар шүлтэн бэсийг яаж хороосон гэлээ? Би мэдэхгүй. Юу? Содном. Бидний содноос асуу. Ухаа. Тэр л гарасан. Чамайг яаж тонлол дээр хэлэх? Би аймаг гохгүй. Тийм үү? Та нарын санаа бүтэхгүй. Харин бидний сансан хүсэл биелж улсаа мандуулахад оролцож ардын намдасгта хүчөөх чавамын их хувьзая. Би хэзээч муу хулгай барууны талд байгаагүй. Энэ үлдээ банданыг барьж ирээд энэ хөр хороолгож бодрыг бодраар арилгах аваад юу. Тэдгээр содном хаавай. Амтай гол долим хэвдэж байна. Аваад ир. За. За чи чүлтэн бэсийг хорооход оролцсон гэл юу? Бурхан минь. За тийм ээ. Монхогийн харгаагаар л тэр шүү дээ. Нэг бол адна эсвэл их шан өгнө гэдээ бахаар нь айхахаар хэмдэл заагаад өгсөн юм шүү дээ. Миний том буруу. Аль хэдийн бурууга хүлээж ярихгүй яасан юм? Банданыг манаа хийж их болж юу? Монгол ах дүүнараа хөнөөх гэж тэсрэх зэвсэг хийж суусан гэлүү? Тийм ээ. Монхогийн харгаагаар л жанж минь. Амьдсан бурхан минь. Амьд шүү. Юуны ч намайд бурхан. Бурхан юм бол бог чөтгөрүүдээс хариугаа авч байгаа нэ. Аа юу нэг. Ава. Ава. Хүн ирж ав. За, биш боллоо. Цаадуулаа бүш очиж хэл. Алю, унаагот. Хатанбаатарын дэрэгдээс яруу тавь. Бошгүй. За, таны нэр хэлсэн билээ. Цаар бичиг бий юу? Юуны чин бичиг? Олон таван үгүй одоохон унаа гарах. Өшөөж хайралтай. Гэрт минь морьлоочтэй. Минийхөө. Олбогцай. Би одоохон яваад морд бариад ирээ. Та бууж айлд. Морд маань энэ үхэнд байгаа. Та бууж хоол цай зооглол доо. Бошоо хөдлөө. Түргэн хөдлөхгүй бол дорчин танилга шүү. Гончгсон минь. Энийг тэм байна. Манай ах л байгаа. Өөр хүн байхгүй. Ах чи яагаад гарч ирэхгүй байгаа юм? За, ах өнгөрсөн шөнө морьда манчхнаад одоо унтж байгаа. Аха.
Гараад ирээч. Чамаа хэн дууд гисэн? Амгалан гайлтгий. Имэйлээ наваад хармарын тох. Моров. За. Та морилж айлд. Чи эхлээд ор. Жанжинд айлтгал байна. Оргодол хулгай банданаа өгөөд ирлээ. Их сайн байна. Жалган даваад чороо. Банданаа танд айлтгалтай гин. Над тэрнтэй ярих юм байхгүй. За. Авар минь намайг өршөө. Та бүхэн намайг өршөөгөө штэ. Өршөө. Би Хатанбаатарт сүүлчийн удаа. Тэргүүдээ олон ардуудаа өнөөдөр та бүхэн Монголын зориг төвгүүдийн хүчээр Улаастай хотыг харин дайсны хар савраас чөлөөллөө. Та нар дайн дажин дууссан гэж бодож болохгүй. Ардын нам засаг байгуулагдаж архиагт алтан болгот хятадын гамин чандрыг дараад байна. Сүхбаатар Чавалсан гээд ухаантай олон хөвгүүд Монголын төлөө тусгаар улсын төлөө тэмцэж цусаа урсган тулалдж явна. Эрийг мэд түгэ. Ард олноос улс гүрэн бүрддэг юм. Ард олондоо муу санавал 10 хар нүгэл болно. Ардын намын бодлогыг хэн боловч дагаж мөрдөх учиртай. Одоо бид ховтод улаан гомыг дайлаар мордно. Хавхан ядран зүдрэн дараа нь бид ялан дийлэн.
Талхаа. Энэ үчиг цагаанд нь дүргэж өг. Харин тэгтээ цагаан туг авч яваарай. Жанжаа. Цагаан тугаар яах юм бэ? Чи ямар бууж өгч байгаа биш. Хэлцээ их гэж төлөөлөгч хүн. Тэгэхгүй бол заадуулчин чамаа буудчихна. За яв. Господин генерал. Ноин генерал, толгойн шаардах хүчийг. Вы свободны, господа. Максаржаб. Максаржаб. Полковник!
Если они действуют от имени Максаржаба, Толгын шаардлагыг үнэхээр магсарж байх юм бол я ни с кем би другим өөртөө нь говорить не уулзна. намерен. Өөрхөнтэй чи. Передайте им это. Господин генерал. Выполняйте. Генерал Вахич тантай уулзахаар ирж яв. За яа. Хоёр биш нэг байна шүү. Ухаа. За байдгүй. Аван мөр ер нь хурд юм а да. Бас байхгүй юм. За. Оо, баярын хонхооч ээ. Гүй. Та цагаа. За. Таныг дайдж яваа гэж бодохоор сэтгэл санаа зовоод байна. Ингээд амар минь түрээд ирэхээр хүүхдүүд минь зүс цараа орох шиг болох юм. Тийм ээ. Төрийн сүлд өршөөж олон аав хүүгийн хүчинд эсмэнтгүй явлаа. Тэнгэр минь дээ, тэнгэр минь. Ам насан даюултай аянд дагчил битээ яваас. Бори бохшилгүй морины нуруунд дээр өнгөрүүлсэн энэ хэдэн жил та нар минь яаж зов зүдэрч байсныг даанч мэдлгүй явжээ. Яах вэ? Олны дэмэр болж ил байлаа. Ой, та яасан хөөе? Минийхөө
Миний хүү чинь дүүгээ шоголдох юм уу та энэ? Зайлвал да. Гүнчин хорлоо энэ хоёр маань тэр алс холоос биднийг л гэж ирж штэ. Муу баага минь. Жаргал утсангүй зайлвал. Та бид хоёр энэ хүүхдийг хүний дайтай хүн болгочих бол Тийм ээ. ертөнцийн нүгэл гэж байдаг бол сайн нөхрийн тусыг мартахал их нүгэл байх. тастай дөө яст. Орж явах юм. Магсарж явгай. Жанжины амрыг алтгая. Та суугач. За. Ерөн дүүмэн би энэ ван хэрэгэм цолоосоо татгалзаж энгүн ард болвол яасан юм. Улсаа мандуулах үст байгуулсан гавья гитэн ардын нам өндрөр үнэлдэг юм. Буруу хашаа. Миний байгуулсан гавья гэж ямар юм байх вэ? Манай намд таньшгал хүмүүс хэрэгтэй байна. Тэгвэл би ардын намын гишүүн байж болох нэ. Дүүмэн. Би ардын намын гишүүн болъё. Юу гэж бодож байна? Би ч гэсэн энэ талаар тантай ярих гэж бодож байсан юм. За байц. Хинээрээ батлан далтах гаргуулдаг юм билээд. Би дай. Та юу? Тийм ээ. Хүүхдүүхий чинь сайн мэдхээрээ би дай. Сайн байцгаана уу? Нөхөр Максарж та сайн явж ирв үү? И вас, дорогие Сайн товарищи. байцгаана уу? Здравствуйте. Здравствуйте. Проходите. Сууцгаа. Прошу. Садитесь. Москва Кремль гэдгийг олонтой дуулсан нүдээр үзэх үнэхээр сайхан байна. Харин их багш Лениныг энх тунхт нь үзэж чадсангүй. Когда в 21 году вашу делегацию принимал Владимир Ильич, Владимир Ильич я Ленин познакомился Монголын хувьсгалын удирдагчтай уулзах үеэр революции с би Угловатым. Сүхбаатартай танилцсан юм. Би 19 онд Сибирийн алдарч жанжин Шитингтэй танилцж улаан армийн үнэн хуучрын явдлыг ойлгосон. Надад их юм ойлгуулж өгсөн манай дэлгэхтэй хүн. Манайхан Төмөр Баатар жанжин гэдэг байсан юм. Товарищ министр, хотел бы вас спросить, сколько раз вы принимали Нөхөр сайд та участие хэдэн в удаа боевых байлдаанд орсон бэ? Уган чагаагүй. Би 40 гаруй удаа тулдаанд орж утсан хүн дээ. Харин таныг хүчихтэй, зэвсэг сайтай, хүн олонтой дайсныг эрэлхэгээр дарж явсан гэж Сүхбаатар над ярьсан юм. Насколько я осведомлен,
таныг Вы более искусный тагнууд тактик. толгойн сэргийлэхийг цагт нь олж гаргадаг. Умело используете Дайснасаа урьдчилж дайрдаг таагчтай хүн гэж би головной дуулсан. дозор и атакуете, опережая противника. Не так ли? Надад тагч гэдэг харахуанаараа тэмцэж явлаа. Миний эцэг, өвг эцэг аль аль нь хятадуудаа байлдаж явсан улс юм. Если вашей стране будет угрожать какая-либо опасность, Хэрвээ танай оронд ямар нэгэн аюул гамшиг тохиолдвол а наша манай ард түмэн, и манай Красная улаан Армия арим вам туслахад придет на помощь. хизээд бэлэн байх болно. Ялаа. Бид ч гэсэн танаар дүн зохиолдсон гайхамшигыг өөртөө тохиолдсон юм шиг үзэж зовлон жаргалаа хаалцахад бэлэн байдаг. Манай ардын хувьсгалт зэрэг зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн Үрдийн бат нөхрөлийн бэлэг тэмдэг болгож үүнийг танд өргөн барья. Позвольте мне поблагодарить вас, дорогой товарищ Максаржав, и преподнести вам этот клинок Та бүхэнд как баярлсан символ сэтгэлээ боевой илэрхийлэх ялдамд верности наших армий. манай ах トゥ армийн Гамбат нэгдлийн бэлэг тэмдэг болгож энэ сэлмийг өргөн барья. Вы меня только извините, товарищ Максаржав. Нөхөр Максаржав, Но намайг мне уучлаарай. очень интересно. Таны энэ хэсэг үндэсний заншил юм уу? Вот ваша коса. Аль эсвэл Это национальные Ой, ух ты, ему. обычаи или что-то иное? Энэ юу? Төрийн арь хүний тэмдэг.
ардын засгийн газраас Максар живийн зүтгэлийг үнэлж, өрдөх гавьяаг тодотхон баталж, ардын Хатан баатар цол шагнан хүртээвэ. Ингэж бүгд найрамдах Монгол ард улсын анхны баатар цолыг хүртээж, Максар живийн гавьяаг нөнхөд дархалсан юм.